Говийн бүсийн 4 аймгийн 16 сум болвол уул уурхай үйл ажиллагаа нэлийн эрчимтэй явагддаг. Тэгээ энэ уул уурхай бүхий энэ сумдын одоо нөлөөлийн бүсийн малчдын одоо уулзалт өнөөдөр боллоо. Тэгээ энэ уулзалтаар бид нар сүүлийн 2 жилийн хугацаанд ярьсан малчдын буюу нүүдэлчин улаан шугам гэдэг юм тодруулж тодорхой болгож ингэж ярилцлаа. За тэгэхээр энэ нүүдэлчдийн улаан шугам гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг бид нар уул уурхай нөлөөлийн бүсэд малчид бол усгүй болж байна, тоосгүй. За тэгээд малын эрүүл мэнд, хүний эрүүл мэнд, за нүүлгийн шилжүүлэлт, нөхөө олгор гэдэг ингээд олон асуудлыг бол ингээд бид нар өнгөрсөн хугацаанд бол дандаа ингээд салангад газараас яг өөр асуудал мэд хэмжээнд буюу өөрөө яг тулгамцсан асуудлаад ингээд ярьж ирсэн. Тэгэхээр зэрэг сүүлийн 2 жилд энэ говийн бүсийн уул уурхай, зам тээвэр, хөлийн бомбд чиглэсэн замын нөлөөлийн бүсийн малчид бол нийлж байгаад энэ нэгдсэн одоо тийм концепц гаргая. Бид нар юу хүсэж байгаа юм бэ? Төрийн бодлогоос бид нар юуг одоо төрийн бодлогын цөмөд байлгая гэж бодож байгаа вэ? Гэдэг юм бол онцолж бол фокусж бол ярьсан. Тэгээ ингээд бид ярилцаад энэ улаан шугам гэдэг ийм одоо баримтжиг концепцтэй болёо гэх. Тэгээ энэ юу вэ гэхээр зэрэг Улаанбаатар хотод ч бай тийм ээ гэрлэн төхөн дээр бид нар улаан гэрэл хараад бүгд ингээд зогсдог шиг яг малчны орон зай, амьдрах, нүүдлийн соёл, за бэлчээр тэгээд ундны уус, хүний эрх энэ бүхэн дээр очиод одоо энэ уул уурхай үйл ажиллагаа төрийн бодлого энэ шийдвэр гарах үйл явц бол яг ингээд зог тусдаг. За энэ бол яг малчдын одоо амьдрах орчин байна гэж хөндөхгүй ингээд зогсё гэдэг ийм шийдвэрийн гаргадаг ийм концепцийг бий болгоё гэж бол бид нар ярьсан. За ингээд ярилцаад яг яа томьёолох вэ гэдэг нь бол нийтдээ бараг 2 жилийн хугацаанд л ярьж байгаа. За үндсэн 5 зарчимтай байя гэж. За нэгдүгээрт нь бол энэ малчдын яг энэ өвлжээ хаваржаа, тахилгатай уул овоо хайрхан, за орон нутгийн иргэдийн яг энэ одоо малын бэлчээр цөм, за эхэс дээдсийн оршуулгын газар байж гэн. За тэгээд энэ ундны уус байж гэн. За тэгээ соёл одоо уламж соёлын одоо наадам хийдэгч байд юм уу, тахилгатай овоо хийдэг, овоогоо тахидаг энэ бүс нутгийг бол уул уурхай түүний замын нөлөөлийн бүсээс бол хамгаалсан хамгаалтын бүс болгож энэ бүс нутагт яг эдгээр зүйлүүдээр бол уул уурхайн тусгай зөвшөөрлийг олохгүй бай. За мөн нөгөө талаас гэх юм бол одоо хөлийн бомбд нээхгүй байх, хөлийн бомб чиглэсэн авто зам буюу одоо төмөр замыг тавихгүй байх, энэ шийдвэрийг гаргахаас өмнө тэднэртээ зөвлөлдөг байх гэсэн энэ юмыг бол нэгдүгээр зарчим одоо концепц гэж ингэж үзэж байгаа шугам гэж. За тэгээ яагаад ингэж байна вэ гэхээр зэрэг өчигдөрхөн одоо энэ газрын харилцааг одоо зураг зүүн газраас бол мэдээлэл хийлээ. За уул уурхайн ашиглалтын лицензийн одоо Монгол улсад нийт одоо 1300 гаруй одоо энэ айлын өвлжээ хаварж байгаад байгаа юм байна. Хайгуулын тусгай зөвшөөрөлт бол 3800 гаруй одоо өвлжээ хаварж байгаад орчихсон байж байгаа юм байна. Энэ бол зөвхөн гэрчилгээтэй аль биесний бүртгэлтэй гэсэн үг. Бүртгэлгүй бол хэдэн 10 өвлжээ хаварж байгаад байгаа юм байна. Энэ өвлжээ хаварж байна гэдэг бол 5000 гаруй ямар ч байсан улсын бүртгэгдсэн гэрчилгээтэй малчны өвлжээ хаварж бол ашигт малмуудын тусгай зөвшөөрөлд орсон юм байна. Тэгвэл энэ ашигт малмуудын тусгай зөвшөөрөл баримтууд чиглэсэн зам явж байгаа. Тэгээ энэ замын нөлөөлөлд байгаа бас айлуудын өвлжээ хаваржааг нэмэх юм бол энэ бол нэлээдгүй тоо гарна. Ялангуяа энэ тоо бол Өмнөговь аймаг, Дорноговь аймаг дээр бол хамгийн өндөр байгаа нь бол ингэж газрын харилцааг одоо зураг зүүн газраас одоо энэ малчны сонсгол дээр мэдэгдэж байгаагаар бол ийм байгаа юм байна гэж ингэж өндөр байгаа юм байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэнийг л одоо бид нар энэ улаан шугамын нэгдүгээр зарчим юм а гэж ингэж бол харж байгаа. За хоёрдугаарт нь хэм бол нэгэнт одоо улс орны эдийн засаг үнэхээр ач холбогдолтой байгаа тэр тухайн газар дээр бол энэ ашигт малмуудын үйл ажиллагаа уул уурхайн одоо дэд бүтцийн үйл ажиллагаа явуулъя гэж байгаа юм бол тэр тэдгээр иргэдээс зөвшөөрөл авсан байх ёстой. Бичгээр зөвшөөрөл авсан байх ёстой. Тэр дундаа тэр тухайн нутаг дэвсгэрийн дийлэнх олонхын саналыг бичгээр авсан байх хэрэгтэй. Энэ бичгээр авахын өмнө талд бол тэр орон нутгийн иргэдтэй бол хангалттай мэдээлэл өгөөд зөвшөөрөл хоорондоо зөвлөлд өгөөд эцсийн шийдэн нутгаар хамт олноороо гаргах тэр боломжийг бол олгосон байх. Өөрөөр хэлбэл санал авдаг биш зөвшөөрөл авдаг ийм одоо улаан шугамыг бол бид нар 2 дугаарт бол тодорхойллоо. За тэгэхээр зэрэг энэ 3 дугаарт нь хэм бол нэгэнт одоо газар олгож ингэж одоо малчны газрыг чөлөөлж авах гэж байгаа бол тэр орон нутгийн иргэдэд бол одоо бүрэн нөхөө олгоор олгож явах. Бүрэн нөхөө олгоор олгохын тулд нийгмийн болон соёлын үнэлгээг бол заавал хийж явах шаардлагатай. Нэгэнт одоо жишээлбэл Дундгой аймагт бол нилээдгүй газар дээр бол энэ салхин болон нарны одоо эрчим хүчний төслүүдийг бол хэрэгжүүлэхээр одоо
бэлтгэгдэж байна. Тэгэхээр зэрэг яг энэ иймэрхүү томоохон төслүүдийн хувьд за саяхан энэ юун дээр туулын хурдны замыг цэсэндээ тавих чинь бол олон айлын асуудлыг хөндсөн шүү дээ, тийм ээ. Нийслэлчүүдийн нийтийнх нь эрх ашиг, усны эрх ашигад хөндсөн. Тэгэхээр яг ийм тохиолдолд бол тэр төслийг хэрэгжүүлснээр тэрний нөлөөлд өртөх иргэдийн нийгмийн нөлөөллийн үнэлгээ, соёлын нөлөөллийн үнэлгээг заавал хийдэг байгаа чи. Нийгмийн болон соёлын нөлөөллийн үнэлгээ хийхгүй бол энэ бол шудраг нүүлгийн шилжүүлэлт нөхөн олгор байж чадахгүй маа гэдэг энэ шаардлагыг бол тавьж байна. За 3 дугаарт нь хэм бол энэ нөхөн олгорыг нэгэнт олох гэж байгаа бол нөхөн олгорыг зөвхөн мөнгө гэж хардаг. За мөнгө гэж хардгаасаа болоод малчдыг бол газараа зарсан, өвлжөөгөө зарсан малчд гэж бол адалдаг. Тэгэхээр зөв нөхөн олгор гэдэг бол зөвхөн зөрчигдсөн эрхийг сэргээх, алдагдсан боломжийг сэргээх, ирээдүйд алдаж болох боломжуудыг сэргээх гэсэн мөнгөн болон мөнгөн бус тэр хүний амжиргааг хэвийн байлгахад, хэвийн уламжилт нүүдлийн аж ахуйгаа ашиглаа амьдралаараа амьдрах тэр боломжийг олох учраас бүрэн нөхөн олгор гэдэг олон улсын статусаар харж ингэж бол нөхөн олгор олох хэрэгтэй юм а гэж. Уул уурхайн болон ямар нэгэн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа болвол тэр оршин суугаа иргэдийн амьдрах орчныг дорой туулахгүй тэр малын болон хүний эрүүл мэндийг эрсдэл үзүүлэхгүй маа гэдгээ баталгаа болгож даатгалын компанид тэр төсөл хэрэгжүүлэгч компани бол даатгалыг төлж баталгаажуулах асуудал. Өөрөөр хэлэх юм бол төсөл хэрэгжүүлэхээс өмнө ямар нэгэн эрсдэл үүсэхгүй маа гэдгээ мөнгөн хэлбэрээр баталгаа гаргах гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоогийн амьдрал дээр бол аль хэдийн эрх ашиг нь хөндөөд бэлчээрийн дорой туулаад усгүй болгоод ингэснийхээ дараагаар нөхөн олгорын асуудал бол яригдж байгаа. Тэгвэл одоо бид нар санал болгож байгаа нь эрсдлийн даатгал гэдэг энэ улаан шугам болохоор зэрэг компани төсөл эхлэхээс өмнө аюулгүй маа гэдгээ мөнгөн хэлбэрээр даатгана гэсэн санаа байгаад байгаа. Энийг болохоор зэрэг компани даатгалд хамрагдахгүй даатгалын хараат бас компани хурж ирээд нөлөөллийн үнэлгээ хийгээд тэгээ 2 жил тутам үнэлгээ хийгээд үнэхээр тэр малчин айлын тэр нутгийн хамт олонны тэр багийн нийт иргэдийн амьдрах бэлчээр орчин за тэр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь тэгээд тэр хүн малын эрүүл мэндийн асуудал ёс зан заншлын асуудал дээр нь зөрчил доройтуулсан байх юм бол даатгалын компани тэр эрсдлийг нь тогтоогоод тэр даатгал хохирлыг бол компаниас үлэн маргах журмаар малчинд авч өгнө гэсэн ийм санаа байгаа. Энэ бол хамгийн хариуцлагатай тогтолцоо болно гэж бид нар бол ингэж үзэж байгаа. За тэгэхээр зэрэг бас нэг чухал юм гэх юм бол мэдээж иргэн Монгол улсын энэ байгалийн баялагийг ашиглах, байгалийн нөөцийг ашиглах энэ төрлийн бодлого, хууль тогтоомжууд тухайлах юм бол газрын тухай хууль, байгаль орчин төлөөлөх байдлын үнэлгээний хууль, ашиг малтмалын хууль, за байгаль орчныг хамгаалах тухай хууль гэх мэтлэн энэ хууль тогтоомжууд нь өөрөө олон улсын хүний эрхийн хэм хэмжээг бол баримталсан байхсаа тэр гэдэг бол дордуулахгүйгээр ялангуяа Монгол улсын нэгдэж орсон энэ конвенцүүдийг бол дордуулахгүйгээр бол энэ хууль тогтоомжтой тусгаж Монгол улсын төр нь бол үндсэн хууль заасан тэр 19-ийн 1-д заасан төр нь иргэдийнх эрх шиг хамгаална, зөрчигдсөн эрхийг бол хамгаална, эргэн сэргээх бүх тэр хариуцлагыг бол хүлээнэ гэсэн энэ үүргэн бол хэрэгжүүлэхийн тулд энэ бол төрөөс гарч байгаа хууль тогтоомж нь зөвхөн улс төрийн амлалтын хүрээнд биш, ямар нэгэн улс төрчийн, ямар нэгэн улс төрийн намын зөвхөн амбиц хөөсөн биш, урт хугацаанд хүний эрхийг зөрчихгүй байх ийм байдлаар бол гарах ёстой. За тэгэхээр зөв нүүдлийн малчдын улаан шугам гэдэг бол зөвхөн малчид эрхээ ашиг хамгаалах гээд нэг өөрийгөө тойрсон юм бүс тогтоох гэдэг байгаа биш. Энэ бол урт хугацаанд энэ Монгол улсын нүүдлийн соёл уламжлал, тогтвортой хөгжил, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн суур үндсийг бол хамгаалж үлдээе л гэдэг ийм байгаад байгаа. За нөгөө ингэх юм бол яагаад малчид ийм тусгай ийм зохицуулт хэрэгтэй байгаад байгаа юм бэ гэхээр зэрэг малчид бол байгалийн эрсдэс уур амьсгалд 24 цагийн туршид 365 хоногт бол тогтмол хөдөлмөр хийж байдаг. Энүүгээр бол Монгол улсын үндэсний хоол хүнс, мах, сүнс хүн бүтээтгүүн бол ханган нийлүүлж байдаг. Хамгийн хүнсний аюулгүй байдлаас бол хамгийн аюулгүй эрүүл таатай орчинд амьдарч байх хэвээр ийм иргэд байж байгаа. Тэгээ энэ баталгааг бол төр хангах хэвээр гэдэг. Нэгдүгээр энэ шаардлагыг бол энэ улаан шугам авч үзэж байгаа. Хоёрдугаарт нь хэм бол энэ нүүдлийн малчид гэдэг бол яалтч байхгүй нүүдлийн соёлын өвийг мэдлэгийг бол тээгч өвлөн хөгжүүлэгч энэ хүмүүс байгаа. Тэгэхээр Монгол улс энүүгээр л ондоошдог учраас яг энэ ондоошлыг тээж байгаа, хөгжүүлж байгаа энэ малчтаан бол хамгаалтанд авах хэвээр тэр хөгжих боломжийг нь бол хангах хэвээр, дордуулахгүй байх хэвээр гэдэг юм байж байгаа. Нөгөө талаас гэх юм бол Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй яг энэ алслагдсан орон нутгууд бол малчтал яг энэ байгаль орчныг бол хамгаалж байна. Монгол орныг бол эзэн
хязгаар нутгийг бол манаачаар ажиллаж байгаа. Тэгээ энэ хүмүүсээ бид нар бол газар нутагтайгаа газраа удаан хугацаанд ингэж манаж ингэж байх одоо боломжийг нь хангахын тулд энэ улаан шугам бол ач холбогдлоо өгнө гэж бид нар ингэж харж байгаа. Нөгөө нэг юм их юм бол Монгол улс төр одоо малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг экспортлосноор 360 гаруй сая төгрөгийг жилдээ сая долларыг бол улсын төсөв төвлөрүүлдэг гэж байна. Тэгэхээр энэ бол мэдээж маш сайн чанартай ноос ноолуур арьс түүхээд махан бүтээгдэхүүнийг бол экспортоор гаргаж байгаа бүтээгдэхүүнийг бол малчид л гаргаж байгаа. Тийм учраас энэ малчид бол энэ дээр бол бас нэг аюулгүй байдал орчинд байж үү тэр бол сайн ноос, сайн арьс шир, сайн махсуу гаргаж байгаа шүү дээ. Тийм учраас энэ юм бол экспортынхон орлогыг бодсон ч тэр малчдын энэ аюулгүй орчин бол маш чухал ач холбогдолтой юм а гэсэн ийм ач холбогдлын үүднээс бол энэ малчдын нүүдэлчин улаан шугам гэдгийг бид нар бол Монгол улсын их хурлаас гарах, засгийн газраас гарах бүхий л бодлого шийдвэрийг цөмдөө тавих ёстой гэдэг энэ байр суурь бол аль бие сар баталгаажуулж гаргалаа.